Авиаснууд маань аятуугаа өргөн барихаас уйлдаж 24 удаагийн наадмын энэхүү тайзнаа нэгэн эрхэм үндэсний хүнийг өргөдөө таатай байна. Ингээд тайзнаа нийслэл сэдвэр мөр Улаанбаатар хотын загчийн ивэлдор Монгол Улсын хөдөлмөрийн баатар төрийн ширхэг ардын жүжигчийн нийт профессор Давид Лусан шаргасан хүүхдийн найрын урлагийн чиглэл уламжлал болон 24 жилдээ зохион байгуулж байна. Энэ их уран бүтээлчийн Мамуу наашилтуу хэдхэн хоногийн өмнө 60 настайгаа золгож нийслэлийн бүхий сургууль цэцгийн багчууд маань нэгэн цаг аятуугаа өргөсөн иргэдийн сэтгэлийг төгссөн билээ. Би чиний дуулж өсөж хүмүүцсэн хүмүүсийн нэг. Тиймээс хүүхдийн соёлын урлагийн боловсрол онцгой анхаарал авах зорилтыг хотын даргын хувьд өнөөдөр тавин ажиллаж байна. Найралтуу хэмээх урлагийн бүх байгууллагын төлөөр дамжуулан өсвөр үеийнхэн уран сайхны боловсрол гол зөв хүмүүсийн төлөвшөл бүгд багцуудыг авьяаслыг нэм хөгжүүлээд зогсохгүй хүүхдүүдийн хамгийн хөдөлмөрт төсөв тэмцээд сургууль байгаараа онцлог юм аа. Энэхүү уралдаан наадмаар дамжуулан ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтын чанарыг сайжруулж хөгжмийн хичээлийн олимпиадын төвшин зохион байгуулалтаараа онцгой ажиллаж байна. Найралтууны анхны уралдаанууд оролцсон бүгд багцууд өгөөр хотынхоо бүтээн байгуул хөгжил дэвшилд өөрсдөө хөрөмрөө оруулж байгаа тэргүүний залуучууд болон хүмүүжин хэрэгсэн хэрэгцээ өргөцөхгүй байна. Уралдаанд оролцсон нийт бүгд багцуудаас сурлах урлагийн өндөр амжилтыг хүсэн өрөөж их хотынхоо төсөө өдрөөр ийхүү өөрсдийн авьяасаараа бэлэг барьж байгаа нийслэлийн ерөнхий өмнөөс таавар талархал илэрхийлье. Шаргын нэрмжид хүүхдийн найралтууны шилдэг хамтлаг шалгаруулах 24 дахь удаагийн уралдаан Улаанбаатар хотын захирагч Батгуултайгаар дуулан хамгийн насны дарга отхон баяртай гардуулж өгнө гэж хүсье. Соёлын асуудал хариуцсан мэрэгжилтэн баярлаг маш алдарч баяр хүргэе. Таныг тайсан өгөх үрж байна. Баяр хүргэе. Уралдааны шилдэг оролцогч хан улдүргийн үндэсний лаборатори 100 Учир юу хэмэээс энэхүү уралдааны тэргуун байрыг эзэлсэн хамтлаг хэгийн чандад Франц ардын дуу ногсны дэгдэх